Одмондөр суваг тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Хөтлөгч ганц үг Монгол бүхэн гайхамшиг нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Одмондөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгийн Одмондөр радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors болон Одмондөр сувгийн алтан гишүүд ивэнтгэж байна. За өдрийн мэнд ганашаа. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр хэдүүлээ Монгол бүх ер нь энэ үндэсний бүхийнхэн бас нэгэн сайхан чимэг нэгэн аврагын талаар ярих гэж байгаа. За яагаад чимэг гэж байгаа юм гэхлээр ер нь бол манай бүх сонирхогчдод те одоо үндэсний бүхий мэрэгчлэтнүүд гэдэг юм уу те энэ хүмүүс дийлэнхтэй нийтлэг нэг зүйл дээр санал нэгддэг. За энэ нь юу гэж байгаа юм гэхлээр ер нь бол яг энэ Бээжин гэдэг энэ аврагын энэ угсраа олон их тэгээд баруун зүүнгүү хоёр талдаа тонгордог тонгороо болон энэ уран сайхан гараа дивээг нь ерөөсөө ам дамжин яригддаг. Бүх сонирхтын дунд угаасаа яг нь бол ингээд бичигдээд үлдсэн зүйл байгаа байхгүй. Ийм сайхан бүхний талаар ярих гэж байгаа. За мөн дээрэс нь бидний одоо танил болох те нөгөө улсын хувц арслан бадам сэрэж гэж байгаа шүү дээ тий. Нөгөө нэг сэрэн дунгуу мэхээр алдартай. Бадам сэрэж байгаа нэг цагт бас нэгэн цагт ингэж хэлж ийсэн. Ерөөсөө л энэ Монгол бүхийн өстой цэвэр тонгороо бол тий. Яг харахгүй энэ Бээжин аврагын л тонгороо. Яг тэр Монгол бүхийн цэвэр тонгороо. Энэ уран сайхан тонгороог бол Бээжин аврагаар нэрлж болно гэд нэгэн цагт хэлж ийсэн. За энэ хүний талаар өндөр хэдүүлээ мэдчих авах юм. За бидний бас нэгэн танил болох мэдээж Жигждийн Мөнхбат гэж авраг маань байна. За дархан авраг Жигждийн Мөнхбатгаа нэгэн цагт нэг ийм дурсамж яриа үлдээсэн байгаа. За би өөрийнхөө үеийн бөхчүүд болон те өөрөөсөө ахмад бөхчүүдээс энэ улсын авраг Бээжин аргагүй л авхаалжтай бүх гэж боддгоо гэж хэлж байгаа. Тал бүрийн барилдаантай баруун солгоогүй тонгордог. Мөн хоёр талаараа суулгах мэххийн хөлөөрөө итэж унгана. За Бээжин яг унсан хойно л те унгаасан хойно л өстө унглаа гэж бодохгүй бол одоо болохгүй. Би өмнө нь гэж ерөөсөө өмнө нь гэж давчлаа гэж бодож болохгүй гэж хэлж ирсэн байгаа. Энэ тухайгаа ярьж байгаа нь юуны талаар ярьдаг гэхээр 1964 оны 6 сард нэг барилдаан болсон юм байна л да. Наадмын өмнө 1964 онд. За тэгэхээр чин 64 өнөд гэдэг чин 63 онд ч мөнхөд авраг төрүүлсэн байдаг үлээ дээ. Тэгээ 64 онд дахиж барилдахын наадмынх нь өмнөх барилдаан дээр голын цэнгэлдэгт нэг барилдаан болж байна гинэ. Энэ дээр яг энэ Бээжин гэдэг хүнтэй таарч барилдсан байгаа мөнхөд аврагын хувьд. За тэгээ барилдахаар өрөн гут хөлийг авлаа гэж байгаа. Тэгээд ард нь гарсан гэж байгаа. Ард нь гарсан мөнхөд авраг ард нь гарсан нь шүү дээ. Тэгсэн чинь өөрөө бодохтой болохоор одоо ч энэ барилдаа минийх болсон гэж бодоол те. Ингээ байжсэн чинь нүдэнд нь өстө од харавдал тонгосон гинэ өөрийг нь. Тэгээд босоод ирсэн чинь газар тэнгэр нилэхүүдээ цэв цэнхэр өнгөтэй болсон харагдчихсэн гэж байгаа. Мөнхөд аврагт. Тэгээ яг нөгөө нэг энэ барилдаанаас болоод за түүнийг өстө унгаасан хойноо те бүр яг унглаа л гэж бодохгүй бол ард нь гарцсан. За энэ барилдаа минийх таа гэж бодож итэл өстө од хартал авсан гэж байгаа байхгүй. За ийм хүний талаар бид өнөөдөр мэдгэж авах гэж байгаа. За тэгээ энэ хүний чинь бол мөнхөд авраг дурсахтаа Түмний минь хишиг гэдэг номон дээр ингэж дурссан байдаг. Тэр номноос энэ дурсамжийг авсан юм байгаа шүү. За Монгол бүхийн түүхэнд болохоор Хөвсгөл аймгийн Уйлган гол гэж гараад байгаа тий. Бид эдний нэвтрүүлэг дээр хэд удаа гарлаа. Хөвсгөл аймгийн Уйлган голоос яг хөө ардын өвсгөлийн жилүүдээс хойш 3 авраг төрсөн байдаг. Нэг голоос. Энэ болохоор эхний авраг гэх юм бол 1951 онд ардын өвсгөлийн 30 жилийн ойгоор Төвдөн дорж аврагаар 10 давж авраг цолонд хүрч исэн Цэвэр авдан гэдэг авраг байгаа. За нэгдүгээр нь. Хоёрдугаар нь болохоор нөгөө бид нар өрд нь ярьжсэн шүү дээ. Гарлаа давлаа ерөөсөө маш хурдтай барилдаантай домогт авраг болох дарийн дамдын авраг. За тэгээ үүний араас бол өнөөдрийн одоо нэвтрүүлгийн маань гол хүн болох те Чойжлийн Бээжин хэмээх авраг байгаад байгаамаа. За Бээжин авраг болохоор 1934 оны 3 сард Хөвсгөл аймгийн Цагаан уур сумын нутаг Уйлган голд малчин ард Даянгийн хүү болон мэндэлсэн. За тэгээд бага наснаасаа бол мэдээж нөгөө нэг манай бөхчүүдэд гараад л байгаа те. Одоо ойр авийнхаа хүүхдүүдтэй ноцолддог, дээл хувцаа урддаг, ерөөсөө ийм л хүүхдүүд байсан гэдгийг адил ерөөсөө л ингэдэг, барилддаг. Дээрээс нь энэ нөгөө дэлгээ тавьдсан байгаа ааруул ээцгийг атгаж аваад нөгөө бүхийн хишиг гэд хараад арт өмнөдөө те. Тэрний шиг ингээд хараагаал явдаг ийм хүү ээж. За эцэг Даянгийн хувьд болохоор бага багт нь өнгөрсөн. Тэгээд нөхрөө нас барснаас нь хойш ээж нь болохоор хэдэн жилийн дараа малчин Чойжл гэдэг хүнтэй гэр бүл болсон юм. За тэгээд хоёр охин нэг хүү төрүүлсэн. Ингээд Чойжлийн Бээжин хэмээх нэрээр бид нар мэддэг болж байгаа. За басчгүй энэ Чойжл гэдэг хүний хувьд болохоор дан шиг наадамда чамгүй сайн барилддаг ийм бүх байж гин. За тэгээ мөн олон талын барилдаантай хурдам шалмгаа тийм хүн байсан гэдгийг хүмүүс дурсдаг. За нутгийн хүмүүс болохоор ярихдаа за энэ Чойжлийн хүү
Тэр бэж те энэ үе тэнгийн хүүхдүүд дундаас арай илүү эвлэгхэн ноцолтоонтой те ингэж барилдаг. Ерөн сөрхий тийм шөрөмстэй. Яваанда бүх болж магадгүй гэж нутгийн хөгшчүүд ярьдаг байсан. За Бээжингийн хувьд болохоор бага насандаа аав ээжийнхэн гэрээ ажил туслан гэртээ хүмүүжж жагаад за 1944-өөс 1948 онуудад Хөвсгөл аймгийн Цагаан Ор сумын бага сургууль суралцсан төгссөн. 48-аас 51 онд Хөвсгөл аймгийн Хатгал сумын Бүрэн дунд сургуульд сураад за 1960 онд Улаанбаатар хотын 10 жилийн 3 дугаар дунд сургуулийг орой ангиар сурч төгссөн байдаг. За тэгээд орж байгаа сургууль нь гэх юм бол дээд сургуультай манай энэ санхүүгийн техникумд нэгтлэн бодгочоор орж байгаа. Тэгээд эдийн засагч мэргэжилтэй болсон байгаа. За түүний араас 1962 онд Бүгд найрамдах Белорус ард улсад чөлөөт бүхэн тасалжуулагчийн 3 сарын курс, за 1965 онд Зөв социалист Бүгд найрамдах холбоот улсад Хоёрт танкийн цэргийн академид тус сурт төгссөн. За ер нь бол түүний амьдрал тэр чигтээ одоо цэрэг армийн амьдралаар явсан гэж болно. 29 жил үлдээ те. Ерөөсөө армийн одоо албан хаагчаар ингэж ажиллаж явсан байдаг. За ингээд үндэсний бүхийн амжилтаас нь дурдах юм хамтран ажиллаж ярьч те. За тий. За тий. За өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа авраатай Forward Motors event итгэж байна. За хариуцлагатай байх, тууштай байх гэдгийг одоо үлгэр жишээ үзүүлж байгаа компани бол мэдээж Forward Motors байгаа. За учир нь тэд 26 дахь жилдээ Японы автомашины одоо салбар сэлбэгийн одоо юу гэдэг тийм нэг юу гэж хэлдэг юм бэ? Салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тий, одоо Япон автомашин Монгол улсад одоо жилд хэдэн мянгаараа хэдэн 100 мянгаараа импортлогддог шүү дээ, тий. Ер нь тэгэхээр Монгол улсад байгаа Япон автомашин гэхээр Toyota, Hyundai-сын солонгос, Toyota, Honda, тий. Одоо юу гэдгийг Mitsubishi гэдэг юм уу бидний дийлэнх хэрэгэлдэг автомашинуудын сэлбэг болон засвар үйлчилгээг хариуцж ажиллаад одоо 26 жил ажиллаж байгаа юм газар л гэсэн үг. Тийм. Тэгээд энэ ч утгаараа 26 дахь жилдээ ажиллаж байгаа гэхээр хариуцлагатай байгаад байгаа байхгүй. Тэнгүүд Японууд ийм хүмүүст их дуртай байдаг. За энэ утгаараа Японы нэр хүндтэй 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болцсон. Одоо тэднийхээс чанартай оригинал сэлбгүүдээ авдаг гэсэн үг. За ийм учраас бусад салбарын засварын төвүүдийг бид нартай хамтарч ажилласаа гэж урьж байгаа. Хэдүүлээ бөөнөрөө нийлж хагаад Монгол улстай ядаж энэ сэлбгийн асуудлаас болж гардаг автын ослыг багасгах юм байхгүй болгох гэдэг ийм зорилготой. Тийм ч учраас одоо уран нэмшүүд аюулгүй байдлын төлөө хамтдаа гэдэг. За энэ уриалгыг одоо дэмжиж энэ урилгыг хүлээж аваад манай засварын төвүүд маань тэднийхтэй хамтарч ажилласаа гэж одоо хүсмээр байна. За тэднийхтэй 75 дугаарыг уцаар болон за хаан болд үрийн 3 дугаар хороо Тэц 3 яг хой талд салбарын нь байж байгаа. Энд чи очиод уулзах боломжтой байгаа шүү. За баярлалаа. За баярлалаа. За ингээд манай хүн бол одоо цэргийн албанд байхаас ахуулаад одоо тэгэл наадмаар барилдаж үзнэ гэдэг. Энэ наадмаар барилдана гэдгийг хэдүүлээ бас айгүй нэг юм учиртайгаар харчвал зүгээр юм билээ. Хин дуртай наадмаар барилддаг. Хин дуртай нь улсын наадмынхаа дэвжээр гарч иж чаддгүй. Зарим нь одоо нэг мэдээж хүч, хурд гэдэг юм уу, цагч гэдэг юм уу те дуттгэл байх. Хүсэл байгаад дийлэхгүй байх тохиолдол байна. Гэтэл зарим нь болохоор барилдыг ээдж барилдуулдаггүй үе байна. Ялангуяа их спортын тамирчид буюу одоо чөлөөт бөхч одоо те энэ тамирчид маань байнгын чинь нэг жингээ барихын тулд те өдөр болгон цаг минутаар бэлтгэлтэй хоолнд бүх юм нь байдаг учраас тэр барилдаануудыг хийх боломжгүй. Тэгээд давхар улсын шигшээ байх юм бол гадаадын тэмцээн оролдоо ингээд хэдэн жилээрээ юм хуваартай байдаг гэх мэтлэн ингээд хүсээд барилдаж чадахгүй байгаа хүмүүс удахгүй манай бас Монгол бүхэн гайхамшигтар яригдана. Тийм хүртэл юм байдаг. Тэгэхээр энэ үндэсний баяр наадмаараа барилдана гэдэг бол хин хүнд бас тийм амар болддог хувь заяа биш байдаг. Яг тэнтэй адилхан манай цэргийн албанд байгаа одоо хүмүүстэй армийн хүмүүс мань болохоор барилдмаар байдаг. Цаанаас төрсэн байгалийн өгөгдөл байгаад, биеийнхаа байгаад, хурд хүчин байгаад барилдмаар байдаг. Гэтэл тэнд чин ир бираа үзчихийж тэр дундаас дийлжиж бас барилдах гэж орж ирнэ те. Ийм том даваа байгаа. Гэтэл тэгэн гудалч одоо яг манай 20 дугаар зууны бөхчүүдэд мань цэргийн албанд байгаа бөхчүүдээс чи маш олон бөхчүүд орж ирдэг шүү дээ. Яагаад орж ирж байгаа юм гэхээр яг тухайн анги нэгтгэл тэр хариуцж байгаа албаныхын юм уу цэргийнх нь ангийн те захирагч нь өөрөө бүхэд сонирхолтой бол бас барилдуулдаг. Бүр болохгүй байх юм бол одоо нөгөө яамны сайд нь ч юм уу те цэргийн штабын газрын дарган ч гэдэг юм уу бүр ингээд оноолтоор за чи тэр бүхийг очиж барилдуул гэж дарагт нь тушаал өгч тэр хүн барилдах хэрэгтэй болдог юм чинь. Ингээд хид хідэн одоо манай айрмаас гарч ирсэн аваргууд байгаа. Тэрнтэй адилхан манай хүн цэргийн албанд байхдаа наадмаар барилдана гэл. Ерөөсө бөөн хүсэл гэсэн тийм санааны зургаар болохгүй шүү дээ энэ чинь.
Урд нь одоо бидний нэвтрүүлэг дээр энэ төвдөн дор жавраг гэж байгаа тий. Бас л цэрэгт байхдаа гарч ирж ирсэн. Цоодл арслан гэж байгаа. Бас л цэргийн даргийнх нь одоо хүмүүсийн одоо хүслээр барилдаж гарч ирж энэ Монгол бүхийн түүхэндээ бичигдэж үлдэж байгаа. Тэгээд зарим нь болохоор Монгол бүхөө дээдлийг барилдуулж болно. Гэтэл нөгөө талд цэрэг армийн одоо хил хязгаарын аюулгүй байдал дээр дайн тулаантаа үе мүй гэдэг ч юм уу тий. Цэрэг анги нэгтгэлийн ажлууд давхар явж байгаа. Бас тэднийг буруутгах болохгүй, цэргийн даргаыг буруутгах болохгүй. Ийм л юмуд яваад идэг. Тэгээс та нөгөө хувь заяагаар гэдэг юм аз эзээр л орж ирдэг. За бэж аврагын хувьд болохоор бүхийн хорхоотой тийм дарганаар нь түүнийг дэмжсэн байгаа. Ингээд 1955 онд анх удаа улсын баяр наадамд барилдуулахар болж байгаа байхгүй. За Бээжин анхны наадамда бол 2 давсан байгаа. За тэгээд 1956 оны ардын хувьсгалын 35 жилийн баяр наадамд манай 4 давсан. За начны даваанд хүрч чадаагүй. Начны даваан дээр болох Төв аймгийн бүх орогдолтой барилдаад орогдол гэдэг бүх ярьжсэн шүү дээ тий. Туршлага дутаж гიშгэл алдан унсан. За ингээд бол 2 жил дараалал барилдаад ямар нэгэн цол юмд хүрээгүй. За тэгээд хойдон жил нь буюу 1957 он ардын хувьсгалын 36 жилийн баяр наадам болсон. За энэ барилдаан дээр наадам дээр болохоор Булган аймгийн сайхан сумын бүх цогцлоор 5 даваад манай улсын начин гэдэг цолонд хүрсэн байгаа. За 58 онд болохоор ардын хувьсгалын 37 жилийн баяр наадам болоход залуу бүх даваа сүн төрөнгээр 5 даваад улсын начин гэдэг цолоо баталсан. Тэгээд дамданд орж байгаагаар 6 даван одоо начин цолондоо нөгөө улам өсөх гэдэг тий чимэг нэмсэн байна. За 59 онд одоо бас л барилдахаар болж идэл түүнтэй зэрэгцээд Монголын залуучууд оюутны анх дугаар наадам болсон. За энэ наадам дээр болохоор үндэсний бүхийн барилдаанд аймаг хотоос шалгарсан 37 бүх тойргийн журмаа барилдсан байгаа. За энэ барилдаанд болохоор 37 бүх барилдахад тойргоор барилдахад манай 32 давсан байгаа байхгүй. За ингээд 2 дугаар байр эзэлсэн чинь улсын заан гэдэг цолыг өгсөн юм байна. Яг энэ барилдаанаар. За ингээд тэр үедээ бол одоо манай нөгөө дээр нь байгаа тэр том аваргууд шүү дээ тий. Унах гэхийг мэдэхгүй явж байгаа. Унана гэдгийг ойлгоогүй явж байгаа. Дарийн дамдин гэж том аварга байгаа. За тэр дамдин аврагтаа манай хүн бол яг тэр нөгөө тойрог барилдаан дээр барилдсан юм билээ. За тэгсэн чинь ороод ирэнгуут л манай хүнд өөрт нь байгаа юу юм гэсэн нөгөө тонгорох гэдэг байгаа шүү дээ тий. Маш нөгөө дарийн дамдын аврагч нөгөө гарлаа давлаа дарийн дамдын шүү дээ. Маш хурдтай барилдаг. Ороод ирэнгуут л дагуулаад тонгоссон чинь л ер нь давсан байгаа байхгүй. Ингээд ер нь бол үзэгчдэд одоо бүх сонирхчдод за нэгэн ийм залуу ер нь бол ирнэ ингээд одоо гарч ирж байгаа юм байх шүү гэдэг л баталсан юм шиг байна. За ингээд манай хүн бол наадмаар 59 болон 60 оны наадамд бол 4 даваад 5-ын даванд ойцсон байна. За ингээд ер нь бол нэг ийм юм нь бүрдэж өгөхгүй байгаа мó, цаг нь болохгүй байгаа мó, ингээд нэг л левэ олж өгөхгүй. Эсвэл дээр нь байгаа тэр авраг арслангууд нь те үнэхээр эртээ барьтаа байгаа мó, дийлэхгүй л байгаа. Ингэж явж байгаа 61 оны наадам багхгүй. 61 оны наадам ч одоо ардын хувьсгалын 40 жилийн явуулж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө алдар нийгэмлэг гэж бид нар мэдэн шүү дээ тий. Одоо армийн бүхчүүдийг бэлтгэж чагаад гаргаж ирж байгаа алдар нийгэмлэг гэж. Тэгсэн чинь алдар нийгэмлэгийн бүхчүүд бэлтгэлдээ гарцсан байсан гинэ. Тэгсэн чинь Батлан хамгаалахын одоо сайд хурандаа генерал Лавгсүрэн ирж гинэ. Тэгээ бүхчүүдийн бэлтгэлийг шалгахаар очиод. Тэгснэ за ингээд ардын хувьсгалын 40 жилийн яв болж байна. За дээрээс нь Монголын ардын армийн 40 жилийн яв болж байгаа шүү. Тийм учраас энэ наадмын төрөг заавал ав гэж тушаал өргөж байгаа байхгүй ер нь бол за ингээд олон хүчит бөхчүүд байж хахад одоо бас нэг ардын армийн бөхчүүдийг те армийн бөхчүүдийг ингэж өрөөдлөө гэдэг нь нэг талтаа бол маш том юм шахаа болж байгаа нөгөө талтаа болохоор маш том бас нэг юм шалгуур болж байгаа айдас болж байгаа за тэгээд баггуул төгсөж байгаа л одоо тэр наадам эхэлж исэн гэсэн ч гэсэндээ тэр одоо 61 оны наадам дээр сайдынхаа үүргийг нэр төртөө биелүүлж начин цэрэн гэдэг бүх төрүүлж авраг болж байгаа. Дээрээс нь Бээжин заан 4 төлдөж улсын арслан гэдэг цолуудыг хүтсэн байдаг. Тэгэхээр армийн бүхчүүдийн хувьд бол тэр жил бол яах аргагүй армийн бүхчүүдийн наадам болж байгаа. Армийн наадам болж байгаа гэж байгаа байхгүй. За энэ 61 оны наадмын талаар цогсхон дурдах юм бол ер нь бол ардын хувьсгалын 40 жилийн баяр наадамд манай хүн бол 5 давчаад 6-гийн даваанд Баян онгорын Баасан хүү начинг даваад 7-гийн даваанд болохоор Гүр Бадам гэж заан байгаа. Гүр Бадам зааныг давсан. Ингээд 8-ийн даваанд тэр наадмын төрүү бүх болох цэрэн аврагад одоо өвдөг шороодоод за их шүүгт үлдэж буюу улсын арслан гэдэг цолыг хүтсэн байдаг. За тэгэхээр нөгөө нэг цэрэн аврагын талаар яриадсан шүү дээ тий. Тэгэхээр цэрэн авраг маань бол армийн бүх. Тэгээ цэрэн авраг маань бол төрүүлсэн. Бид нар нөгөө мэднэ Монгол бүхийн 33 шинжийг төгс бүрдүүлсэн цэрэн авраг маань байгаа. За тэгээд ардын хувьсгалын 40 жил буюу энэ Тэгшоо наадамд байсан
одоо энэ наадмын дээр 6 давсан бөхчүүдэд заан цолыг болгож байгаа нэг тэгшээ учраас нэг цолуудыг ахиулж өгдөг шүү дээ тий. Тэгээд 6 даваад заан болоод 7 давж шүүхт үлдээд шүүхт үлдсэн бөхчүүдийг алслан цол болгоход манай бол алслан цолтой болсон байдаг. За тэгээ энэ наадам төрүүлсэн улсын начин байсан цэрэнгийн хувьд болохоор тий заан болон алслан цолуудыг шууд ингээд даваад за тэгээд шүвгөрөөд тэгээд нөгөө тэмээ өргөдөг гэж ярьдаг нөгөө жамин дөрж гэдэг бүхийг даваад Чойжлийн Бээжин нарыг ингээд одоо бас улсын аслан гэдэг цолыг хүртчихсэн. За энэ үеэр бол манай бол аслан болсон байдаг. За энэ наадмын онцлог зүйл нь гэх юм бол шүвгийн дөрөвт бүхчүүд маань тий одоо үлдсэн чинь 4 бүх үлдсэн чинь 2 бүх нь болохоор Булган аймгийн Сайхан сумын харьяад нөгөө 2 бүх нь болохоор Хөвсгөл аймгийн Цагаавар сумын Уйлган тосгоны голын ийм 2 бүх үлдсэн байдаг. Энэ наадмын шүвгийн дөрөвт үлдэж байхад ийм онцлог 4 бүх үлдсэн байгаа байхгүй. За тэгээд төрүүлсэн цэрэн аваргын хувьд болохоор Булган аймгийн Сайхан сум гэж ярина тий. Бид нар өмнөх дугаар дээр ярьж байсан. За тэгээд үзүүр бүх нь болохоор Дарийн Дамдин Хөвсгөл аймгийн Цагаавар сумын харьяад. За нөгөө тэмээ өргөдөг гэдэг жамин дөрж Аслангийн хувьд болохоор бас Булган аймгийн Сайхан сумынх Бээжин одоо бүхийн хувьд болох Аслангийн 1961 оны улсын баяр наадам. ингээд яг 2-2 гэж гараад маш сонир тохиолдол болсон. За дараачлан буюу 1962 оны наадамд 5-ын даваанд манай улсын начин Адиад өвдөг шороцсон гэдэг. За Адиа нь болохоор цаашаа явсаар хагаад урамтай барилдад 7 дав заан цолыг хүртсэн юм бүх байсан. За 63 оны наадам дээр манай болохоор Бадам Сэрэж дээр 5 даваад уран мэгт гэдэг чимгийг нэмж байгаа өөртөө Чойжлийн Бээжингийн хувьд. За энэхүү чимэг нь болохоор яг одоо өнөөдрийн бидний нэвтрүүлгийн урд явж байгаа чимэг болох те. Тэгээд ерөөсөө энэ хүний дагуул бүр яг нэрнийх нь урд бичигддэг юм гоншин болсон байдаг. За тэгээд 64 онд болохоор Ардын Хувьсгалын 43 жилийн баяр наадамд Одтой сайхан барилдаж улсын начин Нагнаад оржоор 5, Солон начингаар одоо 6, за Хорлоогийн Баянмөнх аваргаар 7, Дархан аварга Дарийн Дамдангаар 8 даваад үзүүр түрүүнд Мөнхөд аваргад өвдөг шороодож үзүүрлдэг. За энэ 64 оны наадамд л манай нэг юм одон гийсэн ямарчсан гэж буутсан байгаа тийм. Давсан бөхчүүд 8 уусд. За энэ Солон начин гэдэг нөгөө нэг бидний урдны төлөвлөлтөд гарч ирдэг. Улсын домогт 7 хар гэж байдаг. Энэний нэг Солон начин гэж байгаа. За энэ начингаар давсан, Баянмөнх аваргаар давсан, Дарийн Дамдаа аваргаар давсан гэдэг. Ер нь бол одоо том аваргуудтай үдчижил нь гарч ирсэн байдаг. За тэгээ энэ 64 оны наадам дээр чинь Жигжтийн Мөнхөд аваргын хувьд болохоор Төв аймгийн Эрдэнэ санд сумын харьяат те. За ингээд 64 оны наадам дээр болохоор угаасаа 63 он төрүүлсэн байдаг. 64 он дээр төрүүлдэг. Ингээд 65 66 гэдэг үл ер нь дараалаад өчнөө олон жил төрүүлдэг Жигжтийн Мөнхөд аваргын яг эд үе нь багхгүй. За тэгээ энэ дээр бол манай үзүүлсэн байдаг. Тэгээ нөгөө 64 оны наадмаас өмнөх тэр 6 сарын барилдаан дээр нөгөө од хартлаа шийдүүлдэг чинь тий үзүүр төрүүн дээр гарч ирээд тэгээд үзүүр төрүүн дээр одоо манай Жигжтийн Мөнхөд аваргын хувьд болохоор за энэ хүний урдаас ямар мэх юу гэдэг маш их тооцоолж байхаа гарч ирээд тэгээд даваад төрүүлсэн байт юм байлээ. Бичлэг нь бид бүхэнд үлдсэн байдаг. Тэгээд бичлэгийг манай найрлагч бас харуулвал тий. За тэгээд энэ улсын арслан дээр болохоор Бээжин одоо улсын арсланд болохоор Тунч гарамгаа гэдэг чимгийг бас нэмсэн байт юм байлээ. Ингээд 65 оны наадамд манай Мижид оржоор 7 тавж саруул сайжрах, 67 оны наадмаар хишиг сүрэнгээр 5 тавж олныг баясгуулагч, 1968 оны наадмаар замчны од сүрэнгээр 6 тавж бат хүчигт хэмээх чимгүүдийг тус хүртсэн байдаг. За ингээд 69 онд Өмнө говийн Манлаж аваар 5 тавж үнэн хүчит хэмээх чимгийг нэмсэн байдаг. За ингээд 1970 оны наадамтай золох юм байна. За хоёул хамтран ажиллаж ярьчих. За өнөөдөр хоёлаа алтан гишүүдэд магтанд болох болно. За алтан гишүүд гэж ямар учиртай хүмүүс вэ гэхээр манай од мөндөр сууг маань шинжлэх ухааны танин мэдхүйг одоо уг нь ч түүгэх одоо ийм зорилготойгоор байгуулагдсан сууг. За гэтэл бидэнд асуудлууд тулгарсан. За мэдээж энэ бол 30 гаруй хүн ажиллаж байгаа. За тэгээд офисын түрээс юу гэдгийг хоолом тэгээд зөндөө олон асуудлууд одоо тулгарсан. За асуудлуудыг шийдэх гэж бид нэлээд одоо үзсэн. Гэхдээ бас болж бүтэхгүй юм зөндөө байлгүй яах вэ? За тэгээд бид нэр сонсогчдоос тусламж хүссэн байгаа тийм ээ. Бид 30-уулаа нийлээд за ингээд нэвтрүүлгүүдэд хийгээд ингээд ийм асуудлууд гараад байна. Тэгэхээр хідүүлээ бөөнөрөө нийлж яхад Монгол улстай шинжлэх ухааны танин мэдхүү түгээцгээе. Тийм учраас та бүхний тусламж хэрэгтэй байна гэж одоо тусламж хүсгэд за тэд маань одоо үнэхээр найрсгаар хүлээж аваад бидэнд 100 сая төгрөгийн жилийн 100 сая төгрөгийн ханд өгдөг өргөдөг болсон. За энэ гишүүдийг энэ одоо ханд өргөсөн хүмүүсийг бид нар алтан гишүүн гэж нэрлээд за тэгээд од мөндөр суугийн дэргэд алтан гишүүн гэдэг нууц бүлгэн байгуулдаг. За тэрэндээ оруулдаг. За тэгээд нууц бүлгэндээ бид нэр нэвтрүүлгүүдэд лайваар үзүүлдэг. Алдаа оноо юутай эйтэн үзүүлдэг те. Энэ гоё бас заримдаа бас гоё үйл ажиллагаануудыг зохион байгуулах гал одоо яриа л байгаа. Гэтэ нэг жилийн өмнө байгаа бол их гоё тэмдэглэсэн те алтан гишүүдтэйгээ. Гэх мэтчлэн ингээд үйл ажиллагаануудыг явуулдаг. За тэгэхээр та бүхэн алтан гишүүн болохыг хүсвэл за эх орондоо шинжлэх ухааны танин мэдхүйг түгээхэд одоо гар бие оролцохыг хүсвэл од мөндөр суугт бид нарт
жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгийн ханд өгөхөд л болоё. За ингэж өгөхдөө Худалдаа хөгжлийн банкны 41-1-4-5-18 гэдэг данс руу мөнгөө шилжүүлээд гүйлгээний утган дээр харин утасны дугаар эсвэл Facebook-ийн нэрээ заавал бичих ёстой. За гадаад стандарт хүмүүс маань бол их шилжүүлдэг. Та бүхэн заавал Facebook-ийн нэрээ бичээрэй. Тэгэх юм бол манай менежер тантай холбогдоод Алтан гишүүн гэдэг бүлгэмдээ бүртгэж авах юм шүү. Өнөө IBAN-ыг мартчих. IBAN 94,000 за 41-1-4-5-18 гэдэг данс байгаа. За баярлалаа. За баярлалаа. За ингээд 1970 оны наадмыг хэдүүлээ ярьцгаая. Өнөөдрөөс 55 жилийн өмнөх наадам уу те? За 72 70 оны. Тийм байна. За өнөөдрөөс 55 жилийн өмнөх наадам. За энэ наадам дээр одоо манай Чожлын Бээжин гэдэг хүний хувьд бол улсын арслан болсон байгаа. Мэдээж уран барилдаант гэдэг өөрийнх нь чимэг гэдэг юм уу те? Энэ зүйлс нь бол урд нь явж байгаа. За 1970 оноос өмнөх түүний амжилтыг нь одоо хэдүүл эргээд нэг харъя. Саяны дурдсануудыг. Яаж юм гэхээр наадмын барилдаанд шүү дээ те? 1957, 58, 61, 63, 65, 67, 68, 69, 71 гэдэг ерөнхийдөө болохоор нийтдээ 9 удаа шөвгөрсөн энэ хүн. Дээрээс нь 1964 онд нэг үзүүлэлтсэн байгаа. За дээрээс нь цагаан сарын барилдаан гэж үстэй тий. Цагаан сарын барилдаан 1963 онд Нэгдэлчдийн баяр нэрээр анхны цагаан сарын барилдаан зохиогдсон байхгүй. Ингээд жигждийн мөнхөд аваргад унаж үзүүлж исэн байхгүй. Тэгэхээр үзүүлсэн үүнээс хойш цагаан сарын барилдаанд 67 болон 69 онд үзүүлж нийтдээ цагаан сарын барилдаанд 3 үзүүлсэн байгаа. Наадам дээр нэг үзүүлсэн. Бусдаар ингээд 9 удаа шөвгөрсөн. Ийм бүх байхгүй. За ингээд 1970 оны наадамд золгож байгаа. За энэ 70 оны наадам ер нь бол хэд хэдэн оны ийм наадмуудыг харахаар одоо нэг юм зарим тохиолдол үүдэг шүү дээ. Нөгөө нэг хоёр авраг одоо оюутан залуучдын наадамд явцсан байсан үе гэх мэтлэн ингээд нэг юм боломжууд гарч ирдэг. Тэгээ хэн дөрүүлэх бол гэж наадамч олонны дунд ингээд нэлээд том ярианууд явдаг, таамагуд явдаг шүү дээ. За тэгсэн чинь 1970 оны наадамд бүх сонирхогч төдийгүй бүгчүүдийн хувьд гэсэн их онцлог наадам болсон гэж үздэг. Яаж юм гэхээр яг наадмын үеэр наадмын өнгийг тодорхойлж ийсэн. Тухайн үед наадмын өнгийг тодорхойлж ийсэн хоёр мөнх чөлөөт бүхийн дэлхийн аван шалгалт тэмцээнд оролцохоор явцсан байсан. Наадмаар хоёр мөнх эзвэ гэсэн үг. Хорлоогийн баян мөнх болон жигшдийн мөнх бод хоёр эзвэ гэсэн үг. За хэн төрүүлэхийг хэлэлцэхэд хэцүү болж байгаа. Яагаад гэх юм бол араас нь шүү дээ те. Олонх нь цэрэг аваргыг төрүүлж магадгүй гэж байгаа. Дэмүүл аслан төрүүлж магадгүй гэж байгаа. Яагаад гэхээр дэмүүл аслан яг өмнөх жилийнх нь наадам төрүүлсэн байхгүй. Ингээд дэмүүл аслан төрүүлж магадгүй. За энэ хоёрын нэг бол баарахгүй байх гэж байгаа. Дээрэс нь дэмүүл асланд говь нутгаас төрсөн анхны аварга болж магадгүй гэсэн хүмүүс маш их найдлага тавьж байгаа. Говь нутгаас буюу тэг говьоос гарч байгаа анхны авраг төрж магадгүй гэж байгаа. Дээрээс нь мэдээж дарийн дамдан гэдэг аврагыг бол орхиж болохгүй. Гарлаа давлаа дарийн дамдан. Гэх мэтчлэн ер нь бол ийм эртээ байгаа аврагууд бас их байгаа. За тэгээ хоёр мөнгө байхгүй ийм үе заяа. За жигждийн мөнхөд аврагын хувьд яагаад ингэж юм гэхээр жигждийн мөнхөд авраг чинь 63, 64, 65, 66, 67 дараалал төрүүлсэн. Дээрээс нь араас нь 68 онд нь хорлоогийн баян мөнх авраг төрүүлж байгаа байхгүй юу. Ингээд ардталт нь болохоор 69 онд орохлоор яг нөгөө саний хэлж байгаа. Нөгөө комба юушийн дэмүүл гээд говийн арслан байгаа шүү дээ. Энэ арслан ч бас том арслан. Энэ хүний төрүүлж магадгүй гээд. Тэгээ Хөвсгөл аймгийн цагаавар сумын нөгөө дарийн дамдан гэж ийм бөхчүүд байгаа даа. За ингээд наадам эхлэхээр боллоо. Наадмын гол найдвар болж байгаа цэрэн авраг 5-ын даваанд өмсдөг дамдан дөржиг амлж аваад тэнд унтц. 5-ын даваанд унтж байгаа. Дарийн дамдаа ингээд оноотоос хасгаж байгаа. Нөгөө нэг юм таамагаас хасгаж байгаа байхгүй юу? Олонхын нэрлж байгаа энэ дарийн дамдан байхгүй болж байгаа. За тэгвэл Чожлын Бээжин гэж байгаа. Эрдэнэ очир гэж байгаа. Дэмүүл гэдэг байгаа. Энэ хүмүүс ер нь гарч ирэндэ гэж идэл яг тэр таамагаар буюу одоо энэ Эрдэнэ очир, Бээжин, Дэмүүл нар. Тэгээ энэ Эрдэнэ энэ хүмүүс чинь бүгдээрээ юунд гараад ирчих. Шүүгийн дүүдээр гараад ирсэн байгаа. 70 оны наадмын. За тэгээ шүүгийн дүүд гараад ирсэн чинь ингэж ин гинэ. Дарийн дамдаа аврахгүй шүү дээ, тэ. Эрдэнэ очрыг амлж авч ийн гинэ. За тэгээд Бээжин болон Дэмүүл нар нь хоорондоо тунж ийн гинэ. За тэгсэн чинь Бээжин аврагын хувьд болохоор угаасаа нөгөө нэг за энэ чинь авраг болоог бас арслангийн хувьд тэ. Олон угсраа мөхийг одоо хийдэг гэдгээр алдартай. Олон угсраа мөхтэй. Зүгээр нэг зорилгоор ганцхан мөх хийдэг байгаа байхгүй. Тав хідэн угсраа мөх явдаг юм. Тэгээ өөрийнх нь нөгөө нэг энэ ахвалчтаа гэдэг байгаа тий. Бас ийм бодох чадвар байгаа шүү дээ. За тэгсэн чи яг барилдаан дээр нөгөө Бээжин аврагын энэ олон угсраа мөхийг нь Дэмүүл арслангийн хувьд арай хийн үлдээч тогтож ийн гинэ. Арай хийн гаргаал элэг бүснээс нь барьж аваад арай хийн амс хийчихэд нөгөө угсраа мөх нь дуусаагүй юм. Тэгээд үргэлжлүүлэл энэ агшинд хөлийн суйлал мэх нь үргэлжлэл орж ирээд давтсан заяа. За тэгээд нөгөө талд нь болохоор дарийн дамдаа аврагын хувьд болохоор учраа бөхөө бас давтсан нөгөө Эрдэнэ очир гэдэг давтсан. Ингээд үзүр төрөнд нөгөө нэг дарийн дамдан гэдэг байгаа.
одоо нэг гарлаа давлаа тэгээд Хүсгэл аймгийн цагаан сумын харьяат гэдэг яг нэг голын уйлган голын хүн чин аврагчин гараад ирж байгаа. Нөгөө талд нь манай хүн бас гараад ирж байгаа. За ингээд нэг одоо аймгийн нэг сумын нэг голоос гарсан ийм урд ард гарч иж байгаа ийм хоёр сайхан бүх үзүү төрөн дээр үлдэж байгаа байхгүй 70 оны наадам дээр үзүү төрөн дээр. За тэгсэн чинь нөгөө нэг ерөөл барилдгаараа нөгөө нэг гарлаа давлагаараа алдартай дарийн дамтан чин үзүү төрөн дээр гарч ирэл тун шургуу барилж байна гинэ. Гарч ирэл шууд таарчин гэсэн. Тэгсэн чи энэ үед нь болохоор нөгөө нэг дарийн дамтан чин Бээжингийн солгоо хөлд нь орсон чинь наадамчд болохоор те. За энэ наадам нөгөө дарийн дамтан аваргын болох нь тодорхой боллоо. За тэгээд энэ дархан аваргын маань түрүү нэгээр нэмэгдэж байгаа юм байна гэж бодоол. За тэгээд нөгөө тэр үед чинь дарийн дамтан аврагч чинь бас хэд дөрөв билүү хэд төрүүлсэн байдаг үлээ. Тэгээд нөгөө талдаа жижигний мөхөд аврагч чинь бас төрүүлсэн. Тэгээд энэ хоёрын төрөө үзүү төрөөнийх ойрхон. Тэгэхээр нөгөө нэг дарийн дамтан төрүүгээр одоо жижигний мөхөдөөс илүү боллоо л гэж хүмүүс ойлгоол. Яг ингэж ийтэл яг тэр агшинд нөгөө хөлд орцсон байгаа солгоо хөлийг дагуулаад тонгорсон байгаа хөөхгүй. За ингээд нөгөө Бээжин гэдэг хүн болохоор яг тэр үед Монгол улсын 10 дахь аваргаар нэрлэгдээд уйлган голоос төрсэн 3 дахь аварга гэдгээ энд баталж гарч ирж байгаа юм байна. Ингээд түүний хувьд болохоор өмнөх жилүүдийн хувьд тэгэхээр те 9 удаагийн шөвгөрцөн юу гэдгийг ингээд ийм олон барилдаануудыг үзүү төрөндөөс үлдсэн ийм олон барилдаануудыг хийж явж байгаад 1970 оны энэ наадам дээр өөрийнхөө аварга гэдгийг баталж энэ наадмын төрөг авч байгаа юм байна л да. За тэгээд энэ шөвгийн дүрд барилж байгаа Дэмүүл Арслангийн хувьд болохоор бас хүчтэй арслан шүү дээ. Говь нутгаас дүрг анхны авраг болох болов уу гэд хүмүүс үлээж ирсэн. Ийм итгэл найдвартай байсан арслан. Тэгэхээр яг хөө зарим бүх сонирхчдын хувьд ч гэдэг юм уу те хүмүүс тэгдэг байсан юм байна. Дэмүүл Арслан болон энэ Чойжлын Бээжин Арслан хоёрыг те хоорондоо жоохон ийм бас таарамж өдр гэж ярьдаг байсан юм байна. Тэгсэн чинь тэр тухай одоо Дэмүүл Арслангийн хувьд дурсаж байгаа. Яасан гэхээр Бээжинг бид автсан бол одоо авраг болох магадлал байсан надад. Харин бид хоёрыг нэг нэгэндээ атаа дайсан мэд явдаг, ярилцдаг гэж ингэж ярьдаг хүмүүс зөндөө байдаг байсан. Ер нь бол бүхчүүд бид нар чинь барилдааны талбарт гараад ир бираа үзэж, эцэд судалтлаа үздэг л болохоос биш. Энгийн цагт бол сайн найз нөхөд явсан юм шүү гэж өөрөө дууссан байна. Ямар сайндаа нөгөө дэмүүл чинь унтсан шүү дээ, тийм. Тэгээд нөгөө Бээжин аврагын хувьд бол төрүүлээд авраг болчихж байгаа шүү дээ. Тэгсэн чинь маргааш нь яг тэр төрүүлснийх нь маргааш нь 10 литр айрыг бариад нэг шил архтай Бээжингийн очсон гинэ. Тэгээ очсноо чиний хөл чи одоо сундгийн байна тий ингэж унах сайхан байсан шүү. Чи бид хоёрт хоорондоо тааралдаагүй утсан байна гэд. Ингээд одоо баяр хүрэх гэж очиж ийн гэсэн үг байхгүй. За ер нь бол цол чимгийнхэн хувьд гэх юм бол энэ Чойжлын Бээжин гэдэг хүн дөр бол улам мөсөх, урам мэгт, хурц чаламгай, тунж гарамгай, саруул сайжрах, олныг баясуулагч, бат хүчит, үлэн бадрах чимгүүдийг хүтж ийсэн. За тэгээд түүний хувьд болохоор бас үндэсний бүхөөс гадна чөлөөт бүхийн тамирчин. Тэгээ бид нар бас өмнөх дугаарууд дээр ч ярьж ирсэн одоо Монгол бүхийн чөлөөт бүхийн одоо энэ Монгол бүхттэй Монголын чөлөөт бүх шүү. Монголын чөлөөт бүхийн салбар үүсч хөгжөхөд анхны шгшээ багийг бүрэлдүүлж ирсэн. За энэ бүрэлдүүлж байхад болохоор 1961 онд Беларусь руу одоо бүхийн чөлөөт барилдааны 3 сарын курс гэж хүмүүсийг явуулдаг шүү дээ, тий. Тэр явуулж байхад одоо энэ хүмүүс явж байхад Чойжлын Бээжин гэдэг хүн чинь тэнд явж исэн юм байна. Анхны одоо чөлөөт бүхийн тамирчдын нэг байхгүй. Тэгэхээр одоо чөлөөт бүхийн суурь тавьгчдын маань нэг гэсэн үг. Тэнд хин явсан гэхээр Бээжин авраг, за мөнхөд авраг, цэрэн авраг, тэгээд Эрдэнэ очир, Санжаад, Зундуу, Сэрэтэр гэдэг ийм бүхчүүд явж исэн. За эдгээр маань очиод Болгарын тамирчидтай 3 сарын хугацаатай хамтарсан бэлтгэл хийгээд эргэж ирээд одоо манай Чойжлын Бээжингийн хувьд болохоор армийнхаа бүхчүүдэд чөлөөт бүхийг зааж өгөх. Ингиж салбартаа чөлөөт бүхийн суурийг тавьж ийн гэсэн үг байхгүй. Ингэсэн ийм хүн байдаг. Тэгэхээр одоо чөлөөт бүхийн одоо үүсэл хөгжилд бол үнэтэй хөв нэмэр оруулсан хүн гэж дурдах ёстой. Дээрээс нь одоо Ардын армийн баг тамирчид 1963 онд энэ Унгарт зохион байгуулагдсан Будапешт болсон энэ найрамдалт орнуудын чөлөөт бүхийн барилдааны аврах шалгах тэмцээнүүдэд очиод барилдаад амжилттай барилдсан. Энэ дээр цэрэн болон санжаанаар медаль хүртсэн байдаг. Хүрэл медаль авсан байдаг. Энэ нь болохоор яг чөлөөт бүхийн төрөлд Монголын армийн төдийгүй Монголын бүхчүүдийн одоо улсын тэмцээнээс олон улсын тэмцээнээс авж байгаа анхны медалууд нь байгаа шүү. Тэгэхээр энэ хүмүүс чинь чөлөөт бүхийн бүр яхаар гүнд сүрэг тавьсан хүмүүс байхгүй. Би хаан ч гэсэндээ бүр ийм гоё чөлөөт угстай ийм атлетик гэж ярьсан одоо бид нар те ямар ч нэг илүүдэл гэж юм байхгүй. Яг ингээд гоё юм биетэй. Дээрээс нь манай хүн чинь хүндийг өргөлдөн шүү дээ те. Энэ спортыг Монголдоо бас анхны сүрэг тавьж байгаа хүмүүсийн нэг. Одоо жишээлбэл 1946 оноос ахуулаад Сүхбаатарын нэрмжид офицерын сургуульд хүндийг өргөх анги бүлгэн байгуулагдсанаар хүндийг өргөх одоо энэ спортын нэг төрөл Монгол улсад
одоо хөгжиж эхэлсэн байдаг. Тэгэхээр Churchill-ийн Бээжинг болохоор үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхөр хичээлж штэ тий. Дээрээс нь тамирчтай дасгалжуулахын зэрэгцээ хүндийг өргөх спортоор бас хичээлж ийсэн. Дээрээс нь улс хотын тэмцээнүүдэд оролцож алт мөнгө хүрэл медаль хүртэж ийсэн. Хүндийг өргөлтийн спортын мастер хүн баггүй юм чинь. Ямар сайн даа штэ. Залуучууд оюутны их наадамд 245 кг-ыг өргөж алтан медаль хүртэж ийсэн. Хөтөж бас амар шүү. Тийм өөрийнх нь жинг харах юм бол энэ хүн чинь тийм илүүдэлчин гэдэг юм уу том масс байхгүй шүү дээ. Яг л ийм тамирчны бүр ийм зангирсан ийм биетэй. Тэгээд 245 кг-ыг өргөж алтан медаль хүртэж ийсэн. Тэгэхээр энэ спортын бас мастер хүн байгаа байхгүй. За тэгээд Бээжин аваргын талаар одоо бөхчүүдийн тусламж гэх юм бол төрийн тусламжийг дахиад өгөх те. Тэр 63 оны 63 он ч манай хүн төрүүлсэн байгаа жигжтийн мөхөт 64 он дахиад төрүүлнэ гээл те. Эд байгаа уянч өөрөө ч манай хүн ч ааг омгтой мөштэй. Тэгээд 64 оны тэр наадмын өмнөх тэр 6 сарын 23-нд нь болсон тэр голын синглэт болж исэн барилдаан гэдэг байгаа байхгүй. Энэ барилдаан дээр манай хүний одоо хөлийг аваад унгаач болно шүү дээ Бээжингийн тэгснээ ард нь гараад за ингэсэн бүх бол одоо тий за баараггүй миний даваа боллоо гэж итл од хардл шийдүүлсэн гэдэг байгаа тий босоод ирсэн чинь бүр үзэгч тэр цэнгэлтгэн тэр аюуда юм цэнхэр өнгөтэй болцсон байгаа гэдэг. Тэгээд манай хүн чинь за ерөөсөө бүр унгаасан хойноо л энэ хүнийг унгаалаа гэхгүй бол ийм шүү ийм одоо бүр ахвалцтай барилдаанд бүх шүү гэж жижиг мөхөд аврагыг тодорхойлсон байдаг. За дээрэс нь хоёр мөнгө шүү дээ тий. Одоо хорлоогийн баян мөнгө авраг за дунд нь хідэн авраг одоо бөхчүүд төрүүлсэн байдаг. Араас нь жижигтийн мөнгөд аврагыг төрүүлж хагаад өөр нэг ганц хоёр аврагууд орж жагаад араас нь хорлоогийн баян мөнгө аврагын жилүүд эхэлдэг шүү дээ. Энэ хоёр мөнгөхийн залгамж халааг зогсоосон ч гэж ярьдаг. Залгамж халааг нь авсан ч гэж ярьдаг. Энэ эзэрхэл ноёр эрхлийг нь дуусгасан ч гэж ярьдаг. Цэрэн тогтох гэж авраг байгаа. Энэ цэрэн тогтох авраг болохоор дархан авраг юу гэсэн гэхэл ингэж байгаа. 1972 оны наадмын дараа хүүхдийн паркд болсон нэг барилдаан дээр Бээжин авраг намайг амлаад авлаа гэж байгаа байхгүй. За барилдаж ягаад одоо намайг 2 ч удаа тонгорсон. Тэнд нь би тисэд үлдлээ. 3 дахь тонгороод намайг өстө бүр айхтар чанга унгаасан гэж байгаа байхгүй. За тэгээд яасан гэхэлэр манай хүн яагаад намайг ингэж унгааж байгаа юм гэхэлэр урд нь би 2 дараалаад бас давтсан байсан. Тэгээ энэ 2 дараалаад давтсан байсныг дэндээ бас манай шарлахсан байх. Тэгээ бүр намайг албаар бүр амалж авч жагаад намайг ингэсэн нөгөө яг жинхэнэ тонгороогоор 2 хийгээ болохгүй болох нь 3 дахь дээр нь бас дахиж хийгээд тонгороогоор намайг унгааж санаа намарж байгаа нь тэр юм а гэж байгаа. Тэгэхээр бас энэ цэрэн тогтох аврагч нь бас л айгүй том авраг штэ тийм. Энэ авраг дээр бас тэр мэхийг гүйцэж хийж ийнэхээр чинь энэ бүхийн одоо тэр тонгороог бас баттгаж байгаа баг. Тийм байна. За тэгээ бидний мэдих нөгөө нэг сэрэн дунгу бадам сэрэж гэж аслан байгаа штэ. За тэгээ бас ялгаа авахгүй нэг нутгийн бүх. Тэгсэн чинь энэ хүн болохоор юу гэж нэхлээр Бээжин аваргын энэ мэхийн хувилбарыг нь залуу бөхчүүдэд эзэмшүүлэхсэн. Үгүй тэр тонгороог нь ядаж хийж сурах гэсэн. Ёстой Монгол бүхийн цэвэр тонгор авал яахааргүй энэ Бээжин гэдэг хүнийх юм аа. Үүнээс гадна хөл татаа, өхийлдэх мэхийг бүх хүн заавал хийж сурах хэрэгтэй юмсан да гэж энэ хүн дууссан байна. Тэгээ Бээжин аваргын талаар бүр маш олон хүмүүс ярьсан байдаг л та. Тэгээ яахааргүй нөгөө нийтлэг нэг зүйлдээ санал нийлж байгаа нь Бээжин аваргын энэ ухсраа олон мэх баруун зүнгүү тонгордог тонгороо уран сайхан гараад ивэг нь те. Энийг нь одоо ам дамжин яригддаг шүү. Энийг бас үзээрэй. Хүмүүс бас хараарай гэж байгаа. Өөрөө бас жоохон юм урттуу халимагтай. Халимг нь газар шүргэх хэдийний гаргаж байгаа хал тэр тонгороо хийдэг гэдэг байгаа юм. Үнэхээр үзүүштэй маш гайхамшигтай тонгороо байдаг аа гэсэн. За тэгээд түүний одоо хамгийн гайхамшигтай хэсэг нь гэх юм бол би нөгөө нэг сая энэ 100 Увс аймгийн 100 жилийн ойг зорж очиж үзлээ шүү дээ тий. Яагаад гэхэлэр би бас тэнд нэг хүнийг харах гэж очисон юм. Тэгээд Увс аймгаас бол мэдээж маш олон төр нийгмийн зүтгэлтэн алдартнууд байгаа л да. Гэхдээ ингэдэг шүү дээ. Төв театрт төмөн тэмдрэл тэгээ тий одоо төв цэнгэлтгэхэд тий одоо баян мөнгө авраг хэлдэг шүү дээ. Хорлоогийн баян мөнгө гэдэг. Тэгээд одоо дээрээс нь манай цэтэн балгууг хэлдэг. Гэтэл яг энэ ингэдэг юм билэ. Наадам дээр бид ингээ хардаг шүү дээ. Тэр бүх одоо орж ирж байна гэл. Тэр наадамдаа хүндэтгэл үзүүлээд ирлээ гэдэг. Хүмүүс ингээ алга ташаад ч юм уу зарим нь бол ингээ тоохгүй, хойлохгүй өнгөрдөг. Гэтэл яг тэр Увсын 100 жилийн ойгоор тэр чин цэнгэлтэх нь болохоор нэг 5-6 мянган хүнтэй байхгүй. Гэсэн чинь яг тэр 100 жилийн ойгоор хорлоогийн баян мөнгө авраг нутагтаа ирлээ. Цэнгэлтэхтэй орж ирлээ гэхэд бүр ингээд тэр хаяараа заяа. Тэгээд нэг барилдах гад ингээд талбай дээр гацсан байгаа тэр бөхчүүд нь бүгдээрээ ингээд босоо зогсоол. Бүгд ингээд дээд хувцас энцэлжсэн бол бүгд тэрийг ороход бүгд ингээд босоо зогсоол яг орж иж байгаа хаалганыхын зүг гараал. Тэгээд үзэж байгаа наадамчид болохоор бүгд ингээд хараал хаана гэл. Хүүхдүүд хүртэл ингээд чимээг болол гайхал. Ингээд тэр дундаас ингээд хорлоогийн баян мөнгө авраг
алхаад орж ирдэг байхгүй. Тэрийг хараад ингээл бүр ингээл явчихдаг бэл. Ингээл хамаг ус харцаагаал ингээл амьд дээр нь тэр хүмүүсийг харж авна гэдэг ийм гоё тохиолдлыг үзнэ гэдэг бол үнэхээр гоё юм бэлээ л. Тэрний учир холбогдлыг мэдчихэл бид нар тэр зүйлийг ойлгох юм бэл. Тэгэхээр үндэсний бүх юм маань бас нэг гайхамшигтай зүйл гэх юм бол яг энэ бөхчүүд маань нас өндөр гарсан хойноо тэр наадмуудаа хүндэтгээд ирэхэд орж ирж байгаа тэрийг харна гэдэг маш гоё юм бэл. За тэгэхээр Чойжлын Бээжийн аварга бодлохоор 1981 онд сүүлд ч тийм Ардив суулын 60 жилийн наадамда хүндэтгэл үзүүлээд гарч ирсэн байдаг. За 81 он гэдэг маань болох Ардив суулын 60 жил буюу тэгшок хэлээд байгаа. За яг мэдээж 60, 81, 83 гэдэг чинь энэ онуудад гарч ирсэн байх л да. Гэхдээ энэ 60 жилийн ойгоор гарч ирээд манай өмөр барилдсан байдаг. Барилдаад 2 давж байгаа. 2 даваад зодог тайлдаг байхгүй. За тэгээд ер нь бол Чойжлын Бээжийн аварга маань маш залууд өнгөрсөн. Тэр одоо гарч ирээд ингээ 2 даваа зодог тайлж байгаа үе нь бол түүний сүүлийн наадамдаа барилдаж байгаа наадам гэсэн үг байхгүй. Энэ хүн өөрөө залуу бөхчүүдтэй хандаж юу гэж хэлсэн гэхээр за өөртөө заяасан хүч тамирыг те бэлтгэл сонирхлынхаа дагуу ажиллаж хийж байнга хөгжүүлж байгаарэ. Бэлтгэлийг бөхөөс одоо бусад спорттой хослон хийх хэрэгтэй шүү. Ганцхан бүх гэдгээс гадна. Жишээлх юм бол одоо бөхчүүд маань залуу бөхчүүд маань хурдтай болъё гэж байгаа бол тий хөнгөн атлетик ийм спортоос тий спортын ийм тоглоомоос тэр хурдыг олж авдаг юм шүү. А дээрэс нь одоо хүчийг олж авъя гэх юм бол энэ хөндийн өргөлт ч гэдэг юм уу бусад ийм спортоос олж авдаг юм шүү. Тэгэхээр бүхийг ямар нэгэн өөр спорттой холбож хичээлж иж тэр хөгжүүлээгээд байгаа тэр чадвар хурд юм уу хүч гэдэг юм уу тэрийг тэндээс олж авдаг шүү гэж хэлж байгаа. Дээрэс нь бүхий барилдааны тактикийг нарийн эзэмших чухал юм аа. Тактик гэж байна. Мэх бол дан, давхар, хосолсон гэд олон янз байдаг. Тэгэхээр ганц мэхэнд унах бүх гэдэг бол ховор гэдэг шүү. Ганцхан мэхэр бүхийг унгаадаг шүү. Тэгэхээр тийм учраас энэ олон угсраа мэхийг зөв эренбитэй хийж нэгээс эхлээд нөгөөгөр төгсгдөг тийм эренбээр сурах хэрэгтэй. Мэхний хөдөлгөөнийг байнгын дасгалаар өөрийн болгож байж түүнийг сурдаг шүү. Байнгын дасгалаар тэр өөрийн болгодог. Мэхний эвсэл гэдэг бол эвсэл гэж байдаг. Мэхний хөдөлгөөнийг өөрийн болгож мэхээ гүйцэд хийж хүч чадлаа түүнд зориулна гэсэн үг ээ. Тэгэхээр мэхний эвслийг эзэмсэн л бол ямар ч хүнтэй барилдахад хэрэгтэй цаг мөчид тэр мэхээрээ эсрэг бөхөө дийлж болдог юм аа. Тэгээ энэ утгыг би юу гэж ойлгоод байгаа юм гэхэл надад ийм утга хэлж санагдаад байгаа. Булчингийн санах хой гэж байдаг. Рефлекс гэж байгаа. Тэр бодохоос өмнө гүйлддэг. Хүн бодоод хийн гэдэг 1 секунд гэдэг юм уу хэдэн дойл гэдэг юм уу ийм бодож хийх юм бол ийм байдаг. А тэр рефлекс булчингийн санах хой гэдэг бол тэр тархинаас хамааралгүйгээр өөрөө гүйцэтгэдэг юм байлээ л дээ. Яаж юм гэхээр одоо бид нар нөгөө нэг мэрэгжлийн төгөлдөр хуурчдаг мэдэндээ баруун зүүн тархин зэрэг ажилдаг. Тэгээд энэ талын гар ингээд тоглож байгаа энэ талын гар өөрөө тоглодог тий. Тэгээд тэр алхмуудаа бодож идэг гэх мэтлэнээр яадаг юм. Гэтэл би чинь бодоод байна гэж утсан чинь манай хүү төгөлдөр хуурч хэлж байгаа байхгүй. Тэгээ мэрэгжлийн багштай. Тэр багшийнх нь хэлж байгаа үг нь тэгээд л эн чин одоо энэ гарын үйлдэлүүд эдэр чин санаж бодож хийдэг юм аа. Булчингийн санах хойд нь суулгадаг. Өөрийн мэдлгүй рефлексээр ойлгодог болтой. Тэрнтэй адилхан яг булчингийн санах ойд тэр мэхийн гүйцэтгэл эвсэл юу гэдгийг те дараагийн юмуудыг суулгана гэдэг байгаа. Тэгэхээр бөхчүүдээс маань маш их одоо нэг юм тархины ажиллагаа болно те тэр биеийн азмыг их нэгтгэх гэдэг нь үнэн байгаа ч те. За тэгээ өөрийн гол өсөлтөгчийн барилдааныг үнэлж түүний эсрэг барилдааны тактикийг боловсруулж байх хэрэгтэй. Спортын дэвжинд гарч барилдахад одоо нөгөө эсэлтөгч бүхөө ажиглаж те гарч байгаа алдааг нь олж харж түүнийг ашиглаж хийж амжилт болно. Зарим бөхчүүд одоо үзэгчдийг хараа зогсоод байдаг. Тийм юм биш шүү. Нөгөө бүхөө маш сайн судлах хэрэгтэй гэж. А дээрэс нь бие зүв авч явах хэрэгтэй. Арх тамхиг хэрэглэхгүй, тэмцээний босгон дээр юм уу, тэмцээний үед биеийн чирэгжилт хүчийг сулруулахгүй байх нь чухал шүү. А дээрэс нь ер нь хүч, хурд, хараа гур бол барилдаанд амжилт үзүүлэх үндсэн юм аа. За тэгсэн чинь өөрөө сүүлд нь хэлэхдээ болохоор за бүх гэдэг бол арслан бадам сэрээжд саан бүхийн дэлхийн авраг бат сүх гэж байгаа. Чөлөөтийн сэрэтэр бидний хэрийн барилдаантай байх. А дээрэс нь баян мөнх хадваатар шиг хүчтэй, мөнх бат шиг өрсөлдөгчөө үнэлэх чадвартай байх юм бол өөрөөр хэлэх юм бол эдгээр чанар нэг хүн цогцолсон байх юм бол үндэсний бүхийн барилдаанаар амжилт хүрч дэлхийд ч аварга 7-оос 10 жил хадгалж чадах гэж санаж байна. Харин тийм чанар нэг хүнд аяндаа өөрөө бүрдэн цогцолдгүй маа. Тийм учраас юу хийхээ мэдж ууггүй хийж санаачилж бие сэтгэлээ дайчлан сурч явах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол бэрхшээл саад альжаалж ядархаас хашрахгүй ажиллаж байж спортод амжилт гаргана гэдгийг хатуу ойлгосноо ажил хэрэг болох нь хамгаас чухал шүү гэж энэ хүн зөвлөж үлдээсэн байдаг. За тэгээ Бээжийн аваргын маань гэр бүлийн хувьд гэх юм бол 2 хүү, 4 охинтой
аваргын эхнэр Галия маань бол одоо энэ Бээжин аваргын маань бүх зодог шуудгийг уралсан ийм сайхан эмэгтэй байдаг. За тэгээд цэргийн амьдралтай ажлын гараагаа холбож цэргийн албанд нийтдээ 28 жил одоо алба хаажгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас 1982 онд тэтгэвртэй гарсан байдаг. За ингээд 1986 онд 52 наснда өөд болсон юм байт юм. Ямар залуугаар явцсан юм бэ? Харин жоохон зүрхний асуудалтай байсан л гэдэг юм байлээ амарчсан. Гэтэ сая тэр зөвлөгөөг сонсох юм бол төгс бүхийн зөвлөгөө шүү дээ. Яг энэ зөвлөгөөг дагаад хичээллэх юм бол тийм аваргыг дагах юм бол тийм болно. Мөхөд аваргын тэр арга тактик энэ гэдэг бол яг төгс бүхийн зөвлөгөө. Яг би хэлээд байгаа шүү дээ. Энэ ахмад бөхчүүдийн мундаг бөхчүүдийн хэлсэн үг зөвлөгөөнүүдийн тэр хан дээр навьж хадчаач гэх. Тэгээд энэ хитгэн өгүүлбэр юм шиг боловч дотоос нь ухах юм бол амар өгөөд байгаа хэвээр тий амар зөвлөгөө байгаа хэвээр. Тэгээд эдгээр маань одоо ямар тийм сургууль соёлоор мэрэгчлэр төгссөн биш үү? Тийм шүү дээ. Байгалаараа энийг мэрэгжил болтол нь хөгжүүлж биднэрт өнөөдөр үлдээсэн байхгүй тий. За баярлалаа ганашаа. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors болон Од Мөндөр сувгийн алтан гишүүдийн ивэнтэтгэлээ нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107-аас толгойн Од Мөндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.